За бүгдээрээ сайн уу? За би одоо энэ удаагийнхаа бичлэгээр болохоор герман хэлний der, die, das гэдгийг тайлбарлаж оруулъя гэж бодож байна. Надад комментээр нэг хүн энийг тайлбарлаад өгөөрэй гэдгцээс ахгүй юу? Герман хэлний der, die, das бол article гэсэн үг. Юунд хамааралтай вэ гэхээр герман хэлний нэр үгтэй хамааралтай гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ энд герман хэлний нэр үгийн талаар ярих гэж байна гэсэн үг байхгүй юу? За, герман хэлний нэр үг нь хит хитэн онцлогтой байдаг. Нэгт томоор хичигдэнэ. Өгүүлбэрийн дунд байна уу, ихэнд байна уу, төгсгөлд байна уу хамаагүй герман хэлний нэр үг томоор хичигддэг. Хоёрт герман хэлний нэр үг нь хүйстэй байдаг. Эрэгтэй, эмэгтэй, саармаг гэсэн гурван хүйстэй. Тэгээд энэ гурван хүйс чинь өөрөө der, die, das-аар илэрхийлэгдээд байгаа гэсэн үг байхгүй юу? Ерөнхийдөө бол энийг article гэж хэлдэг гэсэн үг. За. Энд би та хэдэд оруулъя. Der буюу эрэгтэй хүйс, die буюу эмэгтэй хүйс, das буюу саармаг хүйс. Тэгэхээр анханасаа нэр үгээ чэйжлэхдээ article-ын чэйжлээд явна гэсэн үг. Нэр үгийг дангаар нь чэйжлэхгүйгээр хамтд нь article-тай чэйжлээд явах юм бол илүү амар болно. Дараагийн дүрмүүдийг үзээд явхаар толгой ирэхгүй илүү тодорхой болоод явцдаг гэсэн. Article нь яг юунд хэрэгтэй юм, бид нар яагаад чэйжлэх ёстой юм бэ гэдэг зүйл гарч ирнэ. Герман хэлэнд ерөнхийдөө 4 төрлийн тий ялгал байдаг. Kasus буюу. За, монгол хэлэнд болохоор 8 төрөл байдаг тийм үү? Тэгвэл монгол хэлний нэр үг тий ялгалын нөхцлөөр хувирахтаа үгийнхаа төгсгөлд дагвар гэдэг зүйл залгаа явдаг. Найзыг, аавыг, аавд, найзад гэх тийм үү? Тэгвэл герман хэл бол эсэргээрээ тий ялгалын нөхцөлд хувирахтаа бидний article хувираад явдаг гэсэн үг. Нэр үг нь яг хэвэндээ байна, а бидний article хувираад явдаг байна. Тэгэхээр бид нар article буюу одоо der, die, das. Тэгэхээр бид нар энийг нэр үгээ чэйжлэхдээ эхнээс нь хамтд нь чэйжлээд явах нь бол чухал ахна. За, ерөнхийдөө амар олон төрлийн үгнүүд байгаа. Бид нар яаж бүгдийг ингээ чэйжлэх юм? Заримдаа бид нар ингээд нэг шинэ үг гарч ирэхэд автоматар яаж энийг энэ эрэгтэй хүйс үг юм байна, эмэгтэй хүйс үг юм байна гэж яаж мэдэх юм гэдэг нэг асуудал гарч ирж штэ. За, ерөнхийдөө бол тодорхой хэмжээний одоо баримжаа болохоор дүрэн бол байдаг. Тэгээ би та хэдэд энд оруулаад өгчээ. Та хэд энийг өөрсдөө хараарай. Жишээ нь эрэгтэй хүйсийг төлөөлүүлж байгаа нэр, ажил, мэргэжил эдгээр бол бүгдээрээ одоо эрэгтэй хүйс der болоо явчихна. Эмэгтэй хүйсийг төлөөлүүлж байгаа нэр, ажил, мэргэжил бол мөн ерөнхийдөө бол die болоо явцдаг. Тухайн үгийнхаа төгсгөлөөс нь хамаарат эмэгтэй юм уу, эрэгтэй юм уу, саармаг юм уу гэдгийг бид нар мэдэж болдог гэсэн үг. Тэгэхээр би та хэдэд ерөнхий мэдээллийг бол оруулъя. Тэгээ дараагийнхаа бичлэг дээр бид нэр тий ялгалын нөхцлөөр нэр үг хэрхэн хувирах юм бэ буюу датив, аккузатив, генитив, номинативын талаар бичлэг оруулъя. Баярлалаа, баяртай.